Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Кино хэлхий өв нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэр өнөөдрийн киногоор одоо ямар киног вэ? За өөдрөг бай Мистер Ли гэж Солонгосын 2019 оны кино уран бүтээл байна. За тэгээд энэ киноны хувьд бол киногоо ярихаас төрүүлээд хоёлаа нэлийн түүх ярих хэрэгтэй болж байгаа шиг байна. Киноны үйл явдлыг за 2003 онд ер нь ингээл хараад байгаа солонгосчууд нэлийн болсон үйл явдлаараа хоёлаа сагсан бөмбөгийн багийн тухай ярьж байсан. За өмнө нь бас нэг сурагчид усан завтай усан онгоцтой осолддог нэг киноны тухай ярьж байсан. Энэ удаа болохоор метронд болсон золгүй явдлын тухай ярих гэж. Энэ бол 2003 онд Дэгүүгийн метрон дээр болсон нэлийн том осол гэж хэлж болно. Тэгээд энэ ослын улмаас одоо юу гэдэг 192 хүн бүр амьдсан, 150 гаруй хүн шархтсан ийм том хэмжээний одоо харамсалтай явдал болж исэн юм байна. Ям фильм энэ киноны одоо нөгөө кино болгох санаа гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол Холливуудад ч тэр солонгосчуудын хувьд ч тэр нэлийн хүлээлттэй тийм төсөөлсөн ямархуу болох бол гэдэг. Дур булаам. Дийлдэшгүй. Чамаа гэх миний сэтгэл хувирахгүй. Үхлийн бурхан ирж л биднийг салгах баг. Ноён иргэн ирлээ. Өрлөдөх хэрэггүй. Таргалуулдаг юм. Сүртэй байгаа биз? Уучлаарай. Халзан. Сэтбиол автага мэдлээрээ. Миний охин Гинт охинтой болчихлоо. ямар хүчтэй бэ? Наран толгоноос нь илүү ажилтдаг хүн дээ. Хошин урлагийн домог Чансyon Вон. Замаас хол. Өвчтэй байж хаачих гээд байгаа. Яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ? Амьдрал үнэхээр хэцүү байна. Сэтбиол. Өөдрөг бай Ноён Ли. Киноны найруулагчийн хувьд бол И Гэбек гэж байгаа тий. Энэ найруулагч бол одоо 2017 онд гарсан. 16 юм уу? Lucky юу? Тийм. Би 17 гэж. За тэгвэл 16 онд гарсан Lucky гэдэг киногоор айл өвшөө кино театрт 7 сая үзэгчдийг татсан. За инэдмийн тийм инэдмийн драм ийм киноны жанртай бүр ингээд угаасаа лаг найруулагч болоод тодроод гарсан ийм найруулагч байгаа. Тэгээ хүмүүс бол ийм хүлээлттэйсэн. За энэ найруулагч те энэ фильмтэй хамтарч байгаа юм чинь гой сонирхолтой л инэдмийн кино гарч ирэх юм дэ гэж бодсон болвол үгүй энэ удаад бол нэлээд сэтгэл өвтөгсөн үйл явдлыг барьж аваад за гэхдээ кино маань болохоор киноны маань жанр болохоор ялгаагүй инэдмийн театр драма гэж явж байгаа. Тэгээ комеди драма гэж явж байгаа. Тэгээ яагаад энийг бас комеди драма гэж байгаа бол энэ киноны үйл явдлыг зөөлөхийн тулд зохиолын санаа нэлээд ажиг гарч ирсэн тулд тий. Яг нь юу хээжигийн тоглосон энэ юу болохоор Lucky болохоор бүр яг тухайн үедээ гарсан жилээ. Тэгээ гарсныхаа дараа ч гэсэн ерөнхийдөө ингээ шууган тэрал яадсан. Тэр жилдээ ер нь их өндөр үнэлгээтэй. Одоо манай энэ найруулагчийг бол тэр чигээр нь юу л оруулсан, ий зэрэглэл рүү одоо шидсэн, чулуутсан тийм юм басна бүрийгөө баталсан гэж хэлж байна. За тэгэхээр одоо Мистер Лигийн хувьд болонгууд гай сонирхож аврагч те ингээд тэгээд ингээд үүрэг тавьчлаасаа болоод хидих одоо хорцсон утаагаар амьсгалсан угаарын хин хороо чандраас үсэлтэй тархины саажилт ийм байдал төрсөн. Тэгээд одоо ихэд жаа хөвчг тийм үйл хөдлөлтөй болсон гэсэн үг. Яг тэгүүгийн талаар нэг хэдийн юм хэлэхэд энэ өөрөө их том осол болсон. Энэ ослын талаар нэг жоохон дэлгэрэнгүй ярьсан зүгээр киног юм үзэж байгаа ч хэдүүлээ. Энэ гэнэнд ч бас тэр чинь нарийн гарахгүй шүү дээ. Тэнгүүд энэ юу болсон бэ гэхээр одоо нэг хүн гал тавьсан байдаг. Тийм байлаа. 56 настай зүгээр иргэн өөрийгөө амиа оролцох Гэхдээ амиа орлохтой ганцаараа өхмөргүй байсан. Шатамхай гэхээр тэр одоо бодвол бензин л гасгаад. Бензинийг сүүний савнд авч орсон. За тэгээ сүүний савнд бензин хийж авч метронд ороод тэгээ метрон дээр шатаасан. Шатаасан боловч одоо эн чинь өөрөө тэр чигээр юуны Солонгосын метронд реформ хийсэн. Одоо үйл явдал болсон тэр чигээр нь. Тэгээд одоо нэг дуудлага хоорондын хүлээлт удаан тэ хоорондоо харилцаа холбоо удаан байснаас үүдэлтэйгээр нэг одоо метро шатах байсан бол 2 метро шатсан. За тэгээд мастер дэлхүүрээ жолооч нь тийм метроны жолооч аваад гарсан, гарцууд хаагдсан. Тэнгүүд гарц сонгоохгүй болсон. Хитэх нөгөө нэг буудлыг одоо нөгөө нэг юм зөөлөн суудлууд ихтэй байсан. Тэр нь шатхлаараа хороо чанартай хий гарч одоо нөгөө нэг одоо манай гол төрийн шиг юм угаарын хин одоо 100 одоо баг тэрээс 150 хүн хорцсон 992 хүн асуурсан. Тэгээд ерөнхийдөө
их олон том зүйлсийг өөрчилсөн том эмгэнэлт үйл явдал болсны нэг нь одоо энэ дээгүүгийн 2003 оны хоцрол гэдэг. Тэгээ тэрнээ үүдэлтэйгээр энийг одоо өөдрөг бай мистер лиг хийсэн. За тэгээд энэ дээр одоо Чолсуугийн дүр тэгээд Сибиолийн тэр одоо охины дүр. За энэ бол тэр чигээрээ өөрсдөө одоо нэг юм амьдралын нэг их гоё үнцгийг харуулсан тий. Шууд одоо юу гэдгийг бирдэ дээр хөлөө ярьжсэн шүү дээ. Тэр нэг онгоц тий онгоц сүрсний дараа тэр гэр бүлт нь ямар байсан бэ гэдэг талаар ярьсан. Одоо энэ болонгууд яг тэр осолд өртсөн хүн тий яаж даван туулд юм бэ? Энийний дараа ямар хувь болох бол тий энийг тэрний ард нагаа гэр бүл яадаг юм. Тэр дунд одоо байгаа одоо амьдралын хэвийн хөвчлөлд орч чаддаг юм уу юу тий энэ болгоныг харуулахыг зорьсон. Нөгөө талдаа гомдоож болохгүй тий энийг муугаар харуулж болохгүй байсан том даалгавар байсан. Энэ яг киноны багийнхны хувьд ялангуяа найруулагчийн хувьд хамгийн хүнд даалгавар нь юу байсан гэхээр гамшигт тослыг инэдмийн жанртай хослуулна гэдэг өөрөө ингээл ботход ер нь чанга штэ тий. Яаж инэдмийн жанртай хослуулах вэ? Яаж тэр хүмүүсийн одоо ингээл ямар нэгэн үйл явдлаас бид нар нөгөө дайны дараах одоо тэгээд нөгөө сэтгцийн гэмтэл гэж ярьдаг шиг ийм их хэмжээний одоо нөгөө травмал гэж яриад байгаа юм л да. Энийний дараа хүний сэтгц яаж гэмтсэн байдаг? Зөвхөн сэтгцч биш бие махбодын хувьд одоо энэ ослоос амьд гарсан хүмүүс бүгдөө уушгины хувьд гэмтэлтэй болсон. Уушг нь бүгдөө өвддөг болсон. За тэгээд одоо ингээд тархины саажилт тий. Ингээд тархинаас ажилттай болоод 100% бас эрүүл хүн шиг сэтгэн бодож чадахгүй болсон, хүүхэд шиг болсон. Гэх мэтчлэн бид нар нөгөө ослын тухай киног харахад кинон дээр юу гэж харуулдаг вэ гэхээр осол болоод тэндээс амьд үлдчихэж байгаа хүмүүс ингээд айгүй сайхан болоод дуусч байгаа юм шиг кино төгсдөг бол энэ кинон дээр бол эсэргээрээ чухам осол болцсны дараа бүр дараа энэ хүнд юу болцсон гэдгээс үйл явдал эхэлж байгаа. Наа тэгээ нөгөө эхлээд нөгөө ослын тухай гарахгүй киноны үйл явдлыг нэлээд хөгжүүлэлтэй. За тэгээ тэр хүний хувьд одоо юу гэдэг хэдийгээр нөгөө нэг тодорхой хэмжээний одоо ийм саажилтаа юу болцсон ч гэсэн тэр залуугийн амьдрал яаж өрнөж байгаа тухай. За тэгээд энэ хэсгийг болохоор одоо юу гэдэг зуны нэг сайхан ийм гоё өнгөлөг зураг авалтуудад хийсэн бол эндээс нөгөө дурсамжийн хэсэг рүүгээ шилжихдээ жинхэнэ ослын үйл процесс руу шилжихдээ тэндээс нөгөө зураглал бүх юм нь өөрчлөгдөнө. За эндээс нөгөө яаж комеди тэгээд ийм драма хоёрыг гэтээ энэ яагаад ийм драма хэлбэрээр хийгдсэн гэхэлэр хамгийн түрүү нөгөө тэгээгүй асалт одоо ингээд өртсөн хүмүүсийн ийм холбоо байт юм байна. Холбооныхоо хүмүүст зохиолоор шалгуулсан. За энэ зохиолоор хийвэл танарт болж гин өө болохоор байна уу? Та нарын сэтгэлийн шархыг одоо ингээ хүндэхгүйгээр байж болохоор байна уу гэж зөвлөгөө авсан. Тэгээд зохиол бол хүмүүст бол таалагдсан. Тэр ялангуяа юуныханд галсан нөгчтийн багийнханд галсан нөгч нар энэ зохиолыг уншичаад тий аврагч нарт одоо манаагаар бол онцгойгийн аврагч нарт тий энэ зохиол маш их таалагдаад өө яг энэ зохиол бол одоо бүр биднэрт үнэхээр таалагдчихээн. Тийм учраас тухайн үед хэрэгжилжсэн нөгөө жижиг хэрэглэлт нь идэлэл хэрэглэлийг хүртэл одоо хандвалсан байгаа байхгүй юу? Ийм зүйлүүдийг бид нэр одоо тухайд хэрэгжилж ирсэн маа гэд. Чи нөгөө түрүүн ослын үйл явдлыг ярьжсэн. Маш амархан шатамхай зүйлсээр нөгөө метроны доторхыг тогтчлтыг хийсэн байсан. Тэгээ үүнээс болоод засгийн газар маш их шүмжлэлт төрсөн. Ийм байж болохгүй гэд одоо чи нөгөө бүх метронуудыг одоо Солонгост очиод анзаарах юм бол бид нар метроны суудлууд нь төмөр байдаг. Ийм шатахгүй зүйлсээр хийз одоо юу гэдэг ийм зөөлөвчтэй сандал биш гэсэн үг. Эндээс болоод яхаа харамсалтай юм л да тий ямар нэгэн үйл явдал болсны дараа уулна ингэх онцгүй бүхэлдэн 100 гаруй хүний бараг 200 хүний амиг зөвлөн гэдэг бол энэ бүр амар том усал. Тэгээд цаг маш алдсан учраас аврах гарцууд нь ойлгомжгүй байсан учраас хүмүүсийг аврах гэсаар хөтөл үжээ 2 метронд энэ зүйл маань болсон. А гэхдээ тэр өөрийгөө шатаах гэж амиа хорлох гэж оролцсон нөхөр бол үхэх юм билээ. Үгүй тэндээс сутаад гарцсан. Сутаад гарцсан. Тэр олон хүний амь насыг л зүгээр үгүйцэн. Тэгээд тэр хүнд насаар нь одоо юу гэдэг хорих ялыг уулын цаазын ял төлөвлөсөн. Тэгээд сэтгцийн асуудалтай байна гэ тэгээд юу болсон бэл тийм тэгж одоо юу гэдэг яасан. Тэгэхээр энэ киноны нөгөө санаа үйл явдал бол одоо нэлийн хүнд зүйлээс сэтгүүлсэн боловч киног бол гэр бүлээрээ суугаад үзэхээр нэг юм нэр нь хүртэл айгүй хөөрхөн тий. Өөдрөг бай мистер Ли гэдэг. За тэгээд киноны жоох үйл явдлаас чи сонирхолтой. Яг чухам юу өрнөж байгаа. Юу нь бол энэ дээр ийм үйл явдал гарчаа. За одоо энэ нэг тий саажилт үссэн
гол дүр. За тэгээд нэг охин гарч ирнэ. За энэ охин өөрийнхөө аавыг хайж байна. Хор тавдартай. За тэгээд аав нь гэсэн чинь нэг юм хүн байдгаа. За одоо тэгээд энэ хоёрын хооронд үйл явдал хөрхөн жижиг хэмжээний аялал болно тий. За тэгээд үл ойлголцлууд ч тохиолдно. Одоо нэг ихний нэг киноны ихний хэсэг бол одоо юу гэдгийг хөгжилтэйгээр өрнөөд рүү ерөнхийдөө бол энэ бол юм л одоо драма төрлийн жанр маань давмгаалаад явна. Солонгос киноны яг уусаа нэг атмосферийг хөлөө дандаа л ярьдаг шүү. Инээ нь уйланд хоёр тодорхой тий. Бүгдийг харуулж чадна. Энэ дээр айх уу. Дандаа гонигтай кино гэж байдаггүй. Дандаа инээд үе ингэж байдаггүй тий. Тэгээ энэ дээр яг одоо энэ дээр одоо нэг яаж хэлэх хүмүүс болохоор энэ чинь зохиолын хамтрал гэхгүй юу? Гурвалсан хамтралтай. Нэг нь болонгууд Жан Юмми гэдэг одоо энэ Target гэдэг кино үзчихсэн үү? Target гэдэг тэрний зохиолч. За тэгээд юун дээр Lucky дээр одоо энэ найруулагчтай хамтарч одоо ажиллаж исэн. Тэгээд тэрний одоо энэ тэр утгаараа одоо зохиолын багт байсан. За Ким Хэ Чин гэдэг зохиолч байгаа. Тэгээд одоо гүбийг одоо энэ найруулагч маань өөрөө энэ тийм ингээд цугаараад ингээд гурвалсан зохиол болгож гаргасан. Яа ер нь бол гол санаа нь ерөөсөө л энийг галс нөхч нар те одоо энэ дээр хохирол амсцсан байгаа. Тэгээ энэ дээр чинь угаарын хийний нэг юм асуудал үүссэн байгаа. Энэ дээр одоо баатарлаг түүхийг инээдвийн жанраар тэгээд ингээ комеди оруулаад гоё гаргаж болохоор юм байна гэдэг тийм хүнд даалгаврыг айгүй одоо юу гэх юм маш сайн биелүүлсэн, маш сайн оноо авсан. Мэдээж энэ гарсан даруйдаа айхтар амжилт олоогүй ч гэсэн ер нь бол ингээд хойдол руу гадна нэг удаандаа гэдэг шиг тий. Юу хэлсэн юм л да нөгөө кино бол төсвийн хувьд 7.5 тэрбум воноор бүтсэн. Энэ нь болохоор 6.3 сая доллар болж байгаа. Тэгээд төсвийн хувьд кино театрт 2 сая үзэгчийг цуглуулж чадна гэж тооцоолсон билээ. Гэтэ төдийлөн тэдний хүснээр болоогүй 2 сая үзэгчийг биш нэг сая 200 хавцаа мянган үзэгчийг цуглуулсан байдаг. Энэ солонгосчуудын хувьд нэг уламжлалт хамгийн том баяр байдаг Чусок гэж ярьдаг. Ургацын баяр. Тийм ургацын баярынхаа үеэр ургацын баярын үеэр маш урт хугацааны амралт толдог. Энүүгээр энэ кино нээлт хийсэн. Тэгээ 2019 он бол гэтээ өрсөлдөөн төжилсэн. Энэ киноны хажуугаар сонирхолтой зөндөө олон кинонууд нээлт хийсэн учраас төдийлөн бас яг тийм нэг өөрсдийнхээ гаргасан тоонд хүрч чадаагүй үзэгч шиг. Гэхдээ бид тэр нөгөө ингэж яриад байгаа шүү дээ. Одоо киноны орлогыг те одоогоор дүгнэхэд одоогоор л дүгнж байгаа шүү. Түүнээс биш урт хугацаанд одоо энэ юу гэдэг одоо нүнтэй платформудаар IPTV дээр за VOD дээр тэ Netflix-ийн стриминг ийм үйлчилгээнүүд дээр ашиг олчихсон. Одоо л нөгөө хүсэдээс нөгөө 2 сая үзэгчтэй хүрэх ашиг кино бол алдагдaltaгүй болсон. Дэше нөхөж яваа ийм кино уран бүтээл IMDb үнэлгээний ч гэсэн 7 гэдэг бол маш сайн киноны үзүүлэлт юм байлээ. Би болохоор бас энэ дэр нэг юм дурдмарсан. Гол дүрийн жүжигчний хувьд бол бид нар болоод ингээд дандаа гой залуугаар хардаг жүжиг. Тийм Часваны хувьд бол одоо ингээд солонгосын хүсэмжид залуу, загвар өмсөгч гэл ингээд метр 88 гэдэг айгүй сайхан залуугаар төсөөлдөг. Гэтэл энэ кинон дээр бол харахад уулын сайхан. Гэхдээ нэг юм саажилттай юу хүний дүрэг бүтээж байгаа болохоор 4 сарын хугацаанд зураг авсан юм л да. Нэлээд урт хугацаанд яагаад гэвэл киноны зургийг нөгөө яг бодит үйл явдал болсон тэгээгүй метрон дээр тэнд зураг авалтыг хийсэн гэдэг ингээд нэлээд цаг хугацаа шаардсан юм бэл. 4 сарын хугацаанд зураг авахсаар хаад сүүлдээ мөрн өвдсөн, мөрний хэмжилгээнд орсон, бүр далиж эхэлсэн биз дээ өөрөө. Ингэж өөрөө дүрдээ орж ажиллаж өөрийгөө эвдэж чадсан. Миний хувьд бол Часваны хувьд бас нэг өөрөөр харах дүрдийн нэг комедигаар одоо хийгдчихсэн. Тэгээд драм жанр хий. За тэгээд хүнд гэж хүлээж авал хүнд гэж хүлээж аавна. Хөнгөн гэж хүлээж авал хөнгөн гэж хүлээж авахтаар хүн сэтгэл зүйд таарахаар. Тэгээд гэр бүлээрээ суугаад гэж хэлээд байгаа тийм. Жохон юм мэдэхгүй жохон хүүхдээр бол инээд тийм. Жохон хүн гардаг, үздэг. Магадгүй энэ тээгүүгийн үйл явдлыг сонссон, үзсэн хүн байх юм бол эмзэглэж хүлээж авахар ч юм уу тийм. Ер нь гэхдээ ер нь нэг агуулмж ер нь л кино урлагийн гайхамшигт тэр штэ хүнд ямар нэгэн байдлаар мэдрэмж төрүүлнэ. Мэдрэмж нь сайхан ба муухайгаас шалтгаалаад өөрөө байгаагүй орчинд очих боломжийг олгоно. Тэрийг ойлгох нь мэдрэн өөрөөсийнхөө агаараар авдаг. Одоо тиймдээч кинонд бид нар үнэлгээ өгдөг тий сайн муу гээл тий. Энэ кино бол сайн үнэлгээнд орно. Олон хүнээс давуугаараа
яалтчгүй сайнаар үнэлэгдчихсэн кино. За ингээ яг одоо Монголын үндэсний олон нийтийн телевизээр одоо Мистер Ли буюу одоо өөдрөг бай Мистер Ли киног та бүхэн маань хулиач үзээрэй. Яг одоо нэвтрүүлэг маань дуусны араас уг сайн кино маань гарах болно. За ингээд их дугаараар уулзцаая. Мультитрай дотор захаар хүрээлээрэй. Баяртай үзэгчтэй. Ямар хүчтэй бэ? Гар нь толгойноос нь илүү ажилтдаг хүн дээ. Хошин урлагийн домог Чансyon Wong. Замаас хол. Өвчтэй байж хаачих гээд байгаа. Сэтбиалыг аваад явчихаа юу? Юу аваад угаан болоо. Ямар их мөнгө ирсэн юм бэ? Энтхийн хоол амттай юм аа. Ирэх мэ. Чамд мөнгө бий юу? Дээрэмчин байна. Тийм биш ээ. Та нар дээрэмчин байна. Хүн хайж одоод сөүл рүү явуулаад. Яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ? Амьдрал үнэхээр хэцүү байна. Сэтбиал. Өөдрөг бай Ноён Ли.